Мэдсэн сүүлийн үед social media платформ дээр Clubhouse invite Clubhouse руу ингээ урагдж ийн Clubhouse дээр юм болж ийн гэдэг аягүй залуучууд ярьж байгаа. Тэгэхээр би та бүхэндээ Clubhouse-ийн талаар тайлбарлаж өгье. Clubhouse гэдэг аппликейшн 2020 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд онлайн яг live подкасттай яг адилхан гэсэн үг. Тэгэхээр орсон хүмүүс нь өрөөнүүдэд ороод тэр өрөөнд нь дандаа онлайнаар яг лайв хэлэлцүүлгүүд ч юм уу те лайв ярианууд, лайв уулзалтуудыг ингээд хүмүүс хийдэг. Хүмүүс хоорондоо текстэлж болохгүй, орсон хүмүүс нь дандаа voice call хэлбэрээр voice message маягаар ингээд бинтайгаа яг лайваар ярилцдаг гэсэн. Clubhouse дээр хийсэн уулзалтууд нь болохоор ерөөсөө сейвлэгддэггүй, яг ингээд онлайнаар болоод тэгэл дуусчдаг. Сүүлийн үед Clubhouse айгүй их ингээд хайп авч байгаа шалтгаан болохоор айгүй том бизнес өөнрүүд айгүй их орж байгаа. Жишээлбэл Mark Zuckerberg орсон байсан, Elon Musk ороод гарна гэсэн. Тэг айгүй олон бизнес өөнрүүд ингээ ороод ийшээ айгүй их анхаарал татж байгаа. Тийм учраас одоо залуучууд эсвэл айгүй олон entrepreneur-ууд тэгээ онлайн платформ дээр бизнес хийдэг хүмүүсийн анхаарлыг маш их татж байгаа. Яаж ордог вэ гэхлээр нэгдүгээрт өөрөө аппликейшнаа татаад за яг ийм icon-тай аппликейшн байгаа. За гин дагаа ийм icon-тай аппликейшн байгаа. Тэгээд энийг татж ороод өөрийнхөө username-ийг ямар ч хэлсэн claim хийчих болно. Юу гэсэн үг вэ гэхлээр нэг username нөгөө Facebook дээр одоо Instagram дээр давтагддаггүйтэй яг адилхан username давтагдах боломжгүй. Тэгэхээр өөрөө invite авч ордог хгүй. Хүн хин нэгэн таныг урьжиж ордог. Тэгэхээр тэрнээсээ өмнө хин нэгэн таныг ураагүй байсан ч гэсэн өөрийнхөө username-ийг claim хийгээд username-а хадгалаад авчиж болно гэсэн үг. Clubhouse-д орсон нэг хүн яг эхлээд орсон хүн хоёр хүн урих хэрэгтэй. Хоёр invite-тай байдаг. За энэ хэсгээр байгаа тэр дээр байгаа invite хэсгийг би таад харуулчих. Тэгээ утасны дугаараар хүмүүсийг урьж оруулдаг. Эхний удаад 2 хүнийг оруулаад за тэрнээсээ цаашаага хэрвээ идэвхтэй байх юм бол ингээд багаар invite нэмэгдээд идэм билээ. Миний судалснаар болохоор Clubhouse одоо тэр нөгөө платформ нь яг ингээд том зургаараа бүр нийтэд ингээд зарлах боломжгүй. Ягаад гэвэл тийм хэмжээний одоо хөрөнгө оруулалт ч юм уу тийм одоо хүч байхгүй учраас ингээд invite хэлбэрээр ингээд хүмүүс багаар задлж байгаа гэсэн тийм зүйл би уурсан. Хэрэг хин нэгэн таныг урих юм бол яг тэр линкээр нь ороод тэгээд одоо invited by гэж гараад ирдэг байхгүй юу? Тэр яг хин таныг урьж энэ аппликейшн руу оруулсан ингээд шууд харагддаг гэсэн. Зарим хүмүүс хэлжсэн voice-оор явагддаг LinkedIn-тэй бараг төстэй. Ягаад гэвэл хүмүүс айгүй их одоо networking хийж бинтайгаа ингээд танилын хүрээгээ хуваалцдаг тийм гоё том платформ учраас invite авч иж л ордог. Тэр хэрэг хин нэгэн таныг ураагүй бол энэ аппликейшн руу орох ямар ч боломжгүй, хактаж болохгүй гэсэн. Орсны дараа болохоор яадаг вэ гэхэлэр ингээд тусдаа рүүмүүд өгдөг. Тэр рүүмүүд дотор ингээд яг ямар сэдвэр юу сонсомоор байгаагаа шууд ингээд сонгоод сонсчих болно. Рүүмүүд рүү орлоо гэхэд эхлээд өөрөө audience талбарт очино. Тэгэхээр өөрөө үзэгч гэсэн үг. За үзэгч гэдэг нь яг ингээ хамгийн доод хэсэгт нэдэг. За тэрнээс дээш болохоор яг нөгөө speaker хүмүүсийнх нь яг ярилцлага хийж байгаа хүмүүсийнх нь follow хийдэг, дагдаг хүмүүс нь байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд дунд хэсэгт нь байгаа. За хамгийн дээр нь болохоор яг speaker-ууд нь одоо panel дээр байгаа. Тэгээ panelist гэж монголоор хэлж болно. Эсвэл одоо яг speaker-ууд яриа өгдөг хүмүүс нь гэсэн үг. Өөрөө эхлээд ямарваа нэг өрөөнд ороод тэгээд audience хэсэгт орсон байгаа бол гараа өргөж жагаад тэгээд өөрөө ямар нэг үг хэлмээр байгаа бол өөрийнхөө туршлагаас ч юм уу те ингээ хуваалцмаар байгаа бол эсвэл хүмүүстэй ингээ schedule хийчихэд тэр өрөөнд ороод яриа хийх бол өөрөө гараа өргөж жагаад тэгээд speaker хэсэгт орж боллоо. Тэрнээс гадна нэг хүмүүсийн ингээ нөгөө ногоон юм одтой юмнууд байгаа. Зарим хүмүүс нь speaker хэсэгтээ тийм байгаа. Тэрний үс үг гэхэлэр модераторууд гэсэн үг. Тэд нар болохоор яг энэ өрөөг зохион байгуулж байгаа, хилэлцүүлгийг ингээд зохион байгуулан авч явж байгаа тийм хүмүүс. Хүнийг нэмж олно, хасч олно. Тэр хилэлцүүлгийг ч юм уу тэр яриаг ингээд удирдах авч явна гэсэн үг. Ер нь бол модератор гэдэг нь удирдагч гэсэн үг, удирдаач гэсэн үг байгаа. Модераторудаа сольж олно, хин нэг модератор болгож болно. Тийм модератор нь гараа авчих юм бол дараагийн хүнээ модератор болгож assign хийгээд тэгээд ингээд гараа авчиж болно. Өрөөний хувьд гэх юм бол ямар ч лимитгүй 24 цагч явж болно. Тэр өрөөнд байгаа явж байгаа хилэлцүүлэг цагийн лимитгүй бүр хэдэн хоногч явж болно. Тэгээ айгүй олон хүмүүс Clubhouse-аас олоод ойрт айгүй хунтахгүй байгаа. Ягаад гэвэл амар хилэлцүүлгүүд, амар их мэдээллүүд орж ирж байгаа. Тэгээд бүр яг ингээд network хийгээд хүмүүстэй холбогдоод connection үүсгэмээр байвал одоо өөрийнхөө яг зурган дээр дараад тэгээд өөрийнхөө яг bio хэсгээр айгүй өөрийгөө тайлбартай бичээд өөрийнхөө Twitter ч юм уу те Facebook ч юм уу Instagram-аа холбох юм бол хүмүүс таныг олж тантай холбогдоход илүү амар гэсэн үг. Тэгэхээр яг хүмүүсийг яг холбодог тийм одоо маш чухал аппликейшн болчиход байгаа. За одоогийн байдлаар болохоор Clubhouse дээр хин ч нөө мөнгө хийх боломжгүй, monetize хийх боломжгүй. Яг эхний ингээд үедээ явж байгаа учраас ямар ч ad ч юм уу те сурталчилгаа адэр ингээд нэмэлтээр аваагүй. Монголд байгаа Clubhouse-ыг ашиглаж байгаа хүмүүсийн хувьд болохоор яг одоо нөгөө хүрээллээрээ ингээд биний ураа яваад байгаа. Тэр хэрэг таад маань яг Clubhouse-ыг сонирхож байгаа бол ямарваа нэг байдлаар заавал ороод тэнд явагдаж байгаа хилцүүлгүүдийг сонсоосоо гэж би бүр яг чин сэтгэлээсээ хүсэж байна. Яг гэвэл Монголд одоо карантин болж байгаа
2 сарын 23 хүртэл карантин олно. Тэр хугацаанд айгүй том компани CEO нар одоо менторууд эсвэл том нөлөө бүхий хүмүүс завтай байгаа учраас, гэртээ байгаа учраас Clubhouse дээр маш том хилцүүлгүүдийг хийж байгаа. Хэрвээ тэр хүмүүс ажилдаа орчих юм бол Clubhouse дээр тийм их хүмүүст одоо өөрсдийнхээ мэдлэгийг хуваалцах цаггүй болчихно. Тэгээд бизи болчихно. Тэгэхээр таад маань яг одоо баг өнөөдөр маргааш ч юм уу гяс Clubhouse руу нэгдээсэй гэж хүсэж байна. Илүү асуух зүйл байвал комент хэсэгт асуугаад тэгээд би дараагийн видеогоор Clubhouse-ын талаар илүү их мэдээлэл өгч болно шүү.